Trigonoметр функц өгсөн байна. Тэгээ x тэнцэн хасах 4-3p утга дээрх нэгдүгээр зэргийн уламжлалыг бодож олоо гэсэн байна. За тэгэхээр бүгдээр эндээс эхлээд уламжлалаа авъя. За тэгэхээр f'(x) гэдэг бол 5-ыг үржих нь. За эхлээд зэргийн уламжлал авна. Тэгэхээр 2 урагшаа буугаад 2-оос хасглаа 1 болоод cos x болно. За дараа нь cos x дотор талаас уламжлах болоод хасах sin x болно гэсэн үг. За баг зэрэг хуурайгаа бичвэл за нэгдүгээр зэргийн уламжлал гэдэг бол хас тэмдгийн урд нь харахчээ. Үржих нь 2 cos x sin x болно гэсэн. За энэ бол томьёо байгаа. Sin 2x. За тэгэхээр нэгдүгээр зэргийн уламжлал маань юу болж хуурах вэ гэхээр хас тэмдэгтэй 5-ыг үрждэг нь sin 2x болно гэсэн үг. За одоо бүгдээр хас 4-3-ны b гэсэн утгаар ордуулъя. Тэгэхээр нэгдүгээр зэргийн уламжлал за хасах 4-3p гэдэг болвол за хас тэмдэгтэй 5-ыг үрждэг нь sin 2-ыг үрждэг нь хасах 4-3p болно гэсэн үг. За хуурайгаа засаа бичих юм бол за тригонометр бүр синус функц учраас сондоо. Тэгэхээр хас тэмдгийн урагш нь гаргаж болно гэсэн үг. Тэгэхээр 5-ыг үрждэг нь синус 2-ны 3p болно гэсэн үг. За 2-ны 3p гэдэг нь 270 градус. Тэгэхээр синус 0 дээр 0, 90 градус дээр 1, за 180 дээр буцаад 0, за 270 дээр хасах 1 болно. Тэгэхээр 5-ыг үрждэг нь хасах 1 буюу эцсийн хариу хасахтай гарна гэсэн үг. За 12 дугаар бодлогыг бодъё. За 12 дугаар бодлогот маань за бөмбөрцөг өгсөн байна. За бөмбөрцөг дотор за куб өгсөн байна. За тэгээд тухайн бөмбөрцгөөс дурын цэгийг сонгоход куб дотор байх магадлалыг олоо гэсэн үг. Тэгэхээр бид нар бөмбөрцгийн эзлэгүүнийг олдог томьёо болоод за кубын эзлэгүүнийг олдог томьёог санах хэрэгтэй болно. За бөмбөрцгийн эзлэгүүнийг болохоор за 3-ны 4p(r) куб гэж болдог байгаа. За харин куб эзлэгүүнийг болохоор за нэг талыг а гэж үзвэл за а-гийн куб гэж болно гэсэн үг. За энэ хоёр дүрс хоорондоо яг ямар хамааралтай хоёр дүрс вэ гэх юм бол за бөмбөрцгийн маань диаметр нь за кубын маань гол диагонал болдог байгаа. За тэгээ кубын гол диагоналыг олдог арга бол за Пифагорын теорем, окторгон Пифагорын теорем ашиглаж болдог. За окторгон Пифагорын теорем гэж юу гэдэг вэ гэхлээр ямар нэгэн параллел вектор дүрс өгөгдсөн байх юм бол гол диагоналыг олохдоо d квадрат тэнцүү a-гийн квадрат нэмэх нь b квадрат нэмэх нь c квадрат гэж болдог байна. За тэгээ өөрөөр хэлбэл гол диагонал маань куб учраас юу болох вэ гэхээр d квадрат гэдэг маань 3 a квадрат болно гэсэн үг. 3 a квадрат болно гэсэн. За эндээс бид нар юуг болж болох вэ гэхээр за d гэдэг маань өөрөөр хэлэх юм бол 2r байгаа. Тэгэхээр 4r квадрат гэсэн үг. За энэ 3 a квадрат. За бид нар а-гаа олох гэж байгаа учраас за а-гийн квадрат гэдэг бол за 3-ны 4r квадрат болно гэсэн. Өөрөөр хэлбэл кубын тал маань юу болж сурах вэ гэхээр 2r-ийг хуваах нь язгуурдаар 3 болно гэсэн үг. За тэгээ кубийнхаа эзлэгүүнийг олчихъя. За тэгэхээр 2r-ийг хуваах нь язгуурдаар 3-ын куб болно гэсэн үг. За тэгэхээр юу болох вэ гэхээр 8r куб хуваах нь 3 язгуурдаар 3 болчих гэсэн үг. За өөрөөр хэлбэл кубын эзлэгүүн гэдэг маань өөрөөр хэлбэл манай бодлогоор боломжит үзэгдэл гэсэн үг. Харин бөмбөрцгийн эзлэгүүн маань за нийт үзэгдэл гэсэн үг. Тэгээ магадлал учраас бид нар боломжит үзэгдэл буюу 8r кубыг хуваах нь 3 язгуурдаар 3 гэдгийг нийт бөмбөрцгийн эзлэгүүнд хуваах ёстой. Хувааж байгаа учраас хүртээр өөрийнх нь байраас илүү үржүүлчихье. Тэгэхээр 3 4p(r) куб болно гэсэн үг. За энэ хоёр урагдлаа. За энэ 3 нь ингээ урагдах нь. За энэ 2-тоо урагдах юм бол эцсийн хариу юу болж таарах вэ гэхлээр 2-ыг хуваах нь
язгуур дор 3 π болно гэсэн үг. За 13 дугаар бодлогыг бодъё. За 13 дугаар бодлого маань ийм эрдэнэ төвчлөг өгсөн байна. За энэ хөө эрдэнэ төвчлөгийн x ятгыг олоо гэж. За тэгээд төвчлөл тэнцвэрлэж бодохын тулд мэдээж хамгийн дунд тодорхойлгомж олох хэрэгтэй. Тэгэхээр язгуурын төр сөрөг тоог ажиллахгүй. Тэгэхээр x нь асах 4-өөс их байх хэрэгтэй. За мөн адил x нь 1-ээс их байх хэрэгтэй. За мөн x нь 4-өөс их байх хэрэгтэй. За бүгдээрээ тэнцүү. Их буюу тэнцүү байх хэрэгтэй гэсэн. За тэгээд эдгээрийг харах юм бол ерөөдөө давцлаа тооцоод үзэх юм бол тодорхойлолт нь юу байж болох вэ гэхээр x дээр нэмэх өөрөөр хэлбэл x нь за 4-өөс их тоо байх хэрэгтэй байна гэсэн үг. За бодлогоо бодохоос өмнө нэг зүйлийг харчих. За тэгэхээр энэ x нэмэх 4 энэ x-ээс 4 байна. За хоёр талыг квадрат зэрэгшүүл бодох ч учраас хосолсон үр дүр гардаг. За тэгэхээр би яах гээд байна вэ гэхээр энэнийг хоёрын байрыг соличих гээд байна. Тэгэхээр юу болох вэ гэхээр x дээр нэмэх нь 4 хасах нь язгуурын дор x-ээс 4 тэнцүү. За x-ээс 1 гэж. За тэгээ хоёр талыг квадрат зөвшөөрье. Тэгэх юм бол x дээр нэмэх нь 4 хасах нь 2-ыг үржигнэ. За энэ хоёрын хосолсон үржүү. Тэгэхээр нөгөө агаас нь b дээр нэмэх нь b гэдэг томьёогоор x квадрат хасах нь 16 болно. За нэмэх нь x хасах нь 4. За тэнцүү x-ээс 1 болно гэсэн үг. За бүгдийг язгуурдаа зүйлээ баруун талаар нь гаргаад за язгуураа зүүн талд нь гаргаад биччихье. За тэгэхээр юу болох вэ гэхлээр x за энэ хоёр урагдах юм байна. Устгах юм байна. Тэгээд нэмэх нь 1 тэнцүү 2 x-ийн квадрат хасах 16. За дахиад квадрат зөвшөөрье. Тэгэхээр x-ийн квадрат нэмэх нь 2x нэмэх нь 1 тэнцүү 4x-ийн квадрат хасах нь 64 болно гэсэн. За тэгэхээр 3x-ийн квадрат хасах нь 2x хасах нь 65 тэнцүү t гэсэн үг. За x1 2 олъё. 2 нэмэх хасах язгуурын дор 4 нэмэх нь 3-ыг үрждэг нь 4 үрждэг нь 65 хуваадаг нь 6 гэсэн үг. За тэгэхээр 2 нэмэх хасах 28 хуваах нь 6 болно гэсэн үг. За эхний хариу 6-ны 30 хоёр дахь хариу хасдагтай 6-ны 26 болно гэсэн үг. За эндээс юу гэж гарах вэ гэхээр 5. За энэ маань өөрөлдвөл хасах 3-ны 13 болно гэсэн үг. За тодорхойлгомж маань 4-өөс их байх хэвээр. Тэгэхээр хариу маань энэ 5 гэдэг маань хариу болно гэсэн үг.